э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. 에제키엘님 넘나스 уншлаг. Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Гарагдун. Өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус үрсэн гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Усын доороос өргөөний баруун гар талаас тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв. Тэгээд тэр намайг хойд дааман хаалгаар хадагш гаргаж зүүн тийш харсан гаднах хаалаг руу дагуулан тойруулан явав. Гарагдун. Баруун гар талаас ус агуурхнаар урсаж байв. Гарата шугамтай хүн зүүн тийш явахдаа мянган тохойг хэмжиж намайг шагынд цулсан усан дүндөөр дагуулав. Тэр дахин нэг мянгийг хэмжиж намайг өвдгөнд tulсан усан дүндөөр дагуулав. Тэр дахин мянгийг хэмжиж намайг бүсэрхийд tulсан усан дүндөөр дагуулав. Тэр дахин мянгийг хэмжив. Ус нэмэгдсэн учраас энэ нь миний гатарч чадхааргүй гол болов. Дотор нь сэрж болохоор хангалттай их устэй гатарч чадхааргүй гол байв. Тэр надад хүний хүү үүнийг харав гэв. Дараа нь тэр намайг голын эрэгт буцааж аваачив. Намайг буцааж ирсэнд гарагдун. Голын энэтэй тэртэй эрэгт маш олон мод байв. Дараа нь тэр надад айлдахта. Энэ ус зүүн нүдтаг руу урсаж Арабав руу өрөөдөн очиж байгаа. Дараа нь тэд Тэнгист чудгагдахаар Тэнгисийн зүг урсаж Тэнгисийн ус нь Тэнгиг болдог. Гол урсах газар бүрд үржин тархагц амтан бүр амьдрах болно. Тэнд асрах цагаас байна. Учир нь энэ ус тэнд очиж Тэнгиг болгож байгаа. Энэ хүү гол урсаж газарт бүх юм амьдрах болно. Голын хажуугаар эрэгдэр нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сарбруу жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч жимс нь хүнс болж навч нь эмчгэнийх байх болно гэв. Иоханны ариунлаас хийх уншлаг. Дараа нь юдэчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив. Иерусалимын хоньны гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетсайда гэдэг цөөрөн байдаг. Тэнд 5 сарвч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтөй, сохор, доглон, хатангар олон хүн хэвтэж байлаа. Тэд ус хөдөлгөөийг хүлээж байв. Учир нь эзний тэнгэр элч тодорхой үед цөөрөнд бууж усыг хөдөлгөхөд ус хөдөлсөн даруйд төрүүлж орсон хүн ямар ч өвчтөй байсан эдгэрдэг байжээ. 38 жил өвчтөй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж удаан хугацаагаар тийм байсныг мэдээд түүнээс чи эрүүл болохыг хүсэж байна уу гэж асуухад өвчтөй хүн эзэн ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд Есүс түүнд бос дэвсгэрээ аваад алах гэж айлдав. Өнөөхөн тэр даруй эрүүл болж дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр амралтын өдөр байлаа. Тиймээс юудэчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд өнөөдөр амралтын өдөр
Чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. Харин тэр тэдэнд намайг эдгээсэн нэгэн надад дэвсгэрээ аваад алах гэсэн гэж хариулахад тэд дэвсгэрээ аваад алах гэж чамд хэлсэн хүн хэн гэмбэ гэж шалгаав. Гэвч хэн байсныг мөнөөх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод харах тун чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүй тулд дахин нүгэл бүү үлд гэв. Тэр хүн юудэчүүд дээр очиж өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. Есүс эдгээр зүйлийг амралтын өдөр үлдэж байсан тул юудэчүүд түүнийг хавчих болов. Таны үг миний хөл дэх тэнлүү, миний зам дэх гэрэл. Эзэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. Амен.